Тэгээд өв соёл гэдэг зүйл бол бид нар ингээд зөвхөн тайзны урлаг гэж боддог үгүй. Энэ бол бидний олон мянган жилийн өмнөх тэр хүчрхэг өв дээдсүүдийн маань одоо тэр бүх генийг энэ цаг үед авчирсан маш агуу зүйл гэдэг. Тэгэхээр энэ зүйлийг бид нар өв соёлоор таньж мэддэг, өв соёлоор сэргээдэг, өв соёлоор энэ зүйлийг яг нь огшоож, омогшуулж гаргаж ирдэг зүйл ахны. Тэгээ бидний одоо тэр олон мянган жилийн өмнөх өвөг дээдсийн мэдээлэл тухайн үед бид нар амьдарч яг одоо байгаагаараа те энэ ухаанаараа бид нар тэр үед амьдарч үзээгүй, харж үзээгүй, мэдэрч үзээгүй. Гэтэл энэ зүйлсээс үлдсэн ген буюу энэ зүйлсээс үлдсэн мэдээлэл, мэдрэмж гэдэг зүйл бидний яс тусанд байдаг учраас яг үүгээрээ энэ цаг үеийн одоо өөрсдөө энэ цаг үеийн удмыг, энэ цаг үеийн Монголыг бид нар бүтээх ёстой хүмүүс байдаг. Тэгэхээр ингээд Монгол бүжиглдэг гингүүтээ тэрнээсээ ичдэг, Монгол дуу сонсдог гингүүд ичдэг те. Ардын дундаа дуртай хэлээр ичдэг. Хөдөө юмаар байна, хөдөө гоё штэ гэж хэлэнгүүт ичдэг. Хөдөө амьдардаг гэж хэлхээсээ ичдэг ийм Монголыг биш. Хөдөө гэдэг энэ байгаль гэдэг үг эртний өвөг дээдээс өв соёл гэдэг энэ үг нь өөрөө энэ улсын үн цэнт зүйл нь байгаасай. Монгол гэж үжилдэг юм уу, ямар гоё юм. Хөөх чи бүр хөдөө байдаг юм уу, ямар гоё юм. Ингэж гоё хүндэлж биширдэг. Энэ хүмүүсийгээ энэ улсын үн цэнтэй хүмүүс хүүе энэ улсад үн цэнийг бүтээсэн хүн байж таа гэж хүлээж авах ийм гоё үн цэнтэй хүн болтол нь хөгжүүлэхийг би хичээдэг. Ийм болтол нь одоо миний байгаа энэ нас ч юм бол би бол маш залуу хүн шүү дээ. Залуу хүн юм байж үн хөгшин юм ийгээд ан гэж одоо намайг анх ухтран билгээ хэлж чадвал маш олон хүн хэлж ирсэн. Гэтэл яг эндээс миний одоо бодож авсан зүйл бол ерөөсөө миний нас бол энэ өв соёлыг залуужуулах ерөөсөө хамгийн гол зүйл юм байна. Би ингээл залуучууд тэгэрээ, залуучууд ингээрээ гэж ярьж байгаас илүүтэй зүгээр л би үйлдэл тахаа энэ залуучуудад өгж байгаа өөрийнх нь бас нэг мессеж юм байна. Энэ соёлыг залуужуулж байгаа нэг арга юм байна гэж харсан. Тэгээд одоо сүүлийн үед гоё хүмүүс би нэг бол дандаа ярьсан дээр хэлдэг те. Их чинь ингээд 40 гарсан юм залуу хөшөж гин үү? Яаж ийн? Ингээл хүмүүс ингээд амар насаа амар голж асуудаг байхгүй. Энэ өв соёл чинь хэнийг ч голохгүй. Яагаад л эн чинь таних ихгүй юу? Таны дотор байгаа. Та монгол хүн л бол хинт тийм таних голох юм. Бүгдтэн дотор ч байгаа тэр омогшил огшил төрсөн болоо та өнөөдөр биелгийг сонирхоод үзээд биелгийг сурдсан билүүгээ над руу ингээд уццсан надтай ярьж штэ. Та үнэхээр огторгон биелгүүрээ залгаад биелгийг сонирхоод ярьцсан л байгаа бол энэ таны дотроос тэр зүйл огшил гарцсан байна. Тэр огшил мэдрэмж, тэр сайхныг мэдрэх мэдрэмж гарцсан бол тэр зүйл таны дотор байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө өв соёл бол бүх монголчуудын, нийт монголчуудын өв соёл бол монгол хүний яс тусанд байгальж байдаг. Тэгэхээр хээр гараад биелэх, хээрийн сайханд биелэх, агаар усын мод навчис энэ салхи сэвшээг мэдрэн биелэх гэдэг бол зүгээр л монгол хүний жаргал, монгол хүн болж төрснөө мэдрэх туйлын тийм дүүрэн бэлхэн баяр баястай мэдрэмж байдаг. За ингээд өв соёлоороо гангардаг, өв соёлтой эзэн монгол хүн байгаарай.